Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зэйлэн санхүүжилтээр Улаанбаатар дархны чиглэлийн хамгийн их ажилтнтай сүглэх 204 км автозамыг 4 игнэ болгон өргөдгөн шинжлэх ажил 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр аль биесээр эхэлсэн. Энэ чиглэлийн зам 1939 онд анх баригдаж 1999 оноос хойш их засвар хийгдээг байсан юм а. Тиймээс энэхүү засвар шинжилгээ ажил нь зам тээврийн салбар төдийгүй Монгол улсын хувьд чухал бүтээн байгуулалт гэж албаныхан онцолж байсан билээ. Бүгд найрамдах Хятад ард улсын China State Construction компани хар модотаунаас орхон хүртэлх 45 км, Сүмбрийн уулзвраас Цайдмын хөндий хүртэл 4508 км автозамын ажил гүйцэтгэх тендерт ялж засвар шинжилгээ ажил гүйцэтгэж байна. Замын гүйцэтгэлийн ажил 25% яваа бөгөөд ажлын гүйцэтгэл товлсон хугацаанаас хоцрогдолтой явж удахаа албан бус мэдээлэл байна. Тэгвэл энэ мэдээлэл China State Construction компани төслийн удирдагч Гуаукан ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Бид ажилдаа олон улсын стандартыг мөрдөн ажиллаж байгаа. Бидний хувьд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч төлөвлөсөн хугацаанд ажлаа хийж гүйцэтгэж байна гэж мэдээллээ. Улаанбаатар дархан чиглэлийн 90 гаруй км замын ажлыг гүйцэтгэж байгаа тус компани Монголд өмнө хэд хэдэн замын ажил хийсэн туршлагатай гэдгийг хэлж байна. 我们中建新疆建工集团是08年进入到蒙古市场。我们参与建设了呼硕图的140公里的项目，还有南戈壁的100公里项目等。在蒙古国修路，我们引进了新技术水稳的新技术，在蒙古国引起了很好的反响。就这些。 За одоо ингээд манай компани яг энэ туршлагын талаас авч үзэх юм бол анх Монголын зах зээлд бол 2006 онд орж ирсэн China State Construction гэж байгаа. Тэгээд анхны ажил маань болохоор одоо 2006 оноос эхлээд одоо Ховд аймгийн Хөшөөтийн уурхай гэж байгаа шүү дээ. Нүрсний тэр уурхаанаас аваад тэр уурхаанаас эхлээд одоо булганы одоо булган сүмээ одоо хийл хүртэл гэж явж байгаа. Тэнд жишээ 140 км одоо замыг одоо манайх ер нь хугацаанаас өмнө ингээд ашиглалтанд оруулж гэрээнээс өмнө ажилласан юм бас амжилттай байгаа. Мөн дахиж хэлэхэд бол нөгөө Өмнө Говь аймгийн зам одоо Өмнө Говь аймагт 100 км-аас замын ажлыг бас бид нэр ашиглалтанд оруулж дуусгасан юм амжилттай компани байнамаа. Цаг агаарын байдал Монголын нөхцөлд зам засварын ажил гүйцэтгэхэд хамгийн ихээр саад болж байна. Босдоор бол ажлын туршлагатай үндэслэн замын ажлыг гүйцэтгэхэд саад өршөөл алгаа гэж тэтгэлж байна. Харин сүүлийн олон нийтийн сүлжээгээр Улаанбаатар дархан чиглэлийн замын гүйцэтгэдэг ажил стандарт мөрдөхгүй байна. Хуучин асфальтыг хуулахгүйгээр шууд хужилт хийж байна гэх шүүмжлэл явж байгаа. Энэ шүүмжлэл төслийн удирдагч Гуаукан дараах тайлбар өгч байна. Одоо энэ нөгөө асфальт гэдэг байгаа шүү дээ тий. Хуучин асфальт дээр ингээд дээр нь асфальт одоо асгаж юм ч юм уу тий. Иймэрхүү юм сөрөг мэдээлэл бас явж байгаа юм бэлээ. Энэ дээр юу гэж хэлмээр нэхэр бол ерөөсөө одоо ингээд зам засварын компани болохоор ер нь аль болох стандартын дагуу тий олон улсын стандартын дагуу замаа засдаг. Тэгээ ямар хэрэгтэй одоо материалууд яг тэр бүх материалууд нь стандартыг хангасан чанартай материалыг оруулж иж илүү чанартай зам болно шүү дээ гэж. China State Construction компанид Монголын 12 компаниг туслан гүйцэтгэжээр авсан бөгөөд ажлын авч сайн байгаа гэж тайлбарлаж байна. Цаг агаарын давгчгүй хүчин зүйлтэй холбоотой ажил саадсан цаг хугацаа алдсан асуудал байгаа хэдий ч уртсгсан цагаар ажиллаж төлөвлөсөн хугацаанд ажлаа хүлээлгэн өгөхөөр шаргуу ажиллаж байна гэж мэдгдлээ. Үндэсний бүтээн байгуулалтын үндэсний эмнэн сайд газар дээрсэн мэдээллээ.